миний амралтын өдөр нэг өнгөрөөгөөс хэллээ. Уг нь 11 гэж асаа Jimmy Morn гэж бодсон, хударсан. Тэгээд одоо би усан дорчоод манай өрөөний мал хэрэгсэн. Миний амралтын өдөр гэдгийг мэдээгүй. Хүү яаж ажилдаа яваач гэдээ одлоос ирсэн. Тэгээд сэрээс бодлоо сэрэг болчих юм 2 3 тав. Тэгээ одоо усан дорчоод би гарч өсч орлоо. Нүрээ бодсон. Тэгээд одоо би батлаа. Эхлээ үсээ ямжруулчаад дараа нь гол хөвчтэй маск авчин. Улгаа ирээн болдог. Батгаш авахаар. Годамжнууд нь нэг хөө. Тэгээд одоо энэ годамжаар явж байгаа наадмаа ташхаад нэг нууц замаар гарч ирээд салаан руугаа одлоо. Тэгээд хотгоноор дамжаад гарахаар амар ойрхон төт байгаад идэв. Хөвчтөр идээд ууцсан чинь нүур хавгасныг би нүрээ бодоод мэдлээ. Тэгээд энэ хотгоноор дамжаад салаан руугаа явахаар айгүй ойрхон. Тэдэд юм уу? Тус мэдлэглээр явахаар арай хортоод идэг. Энэ замыг хэлж байвал ийм хөө ягууны зам айгүй хомос айгүй сонио. Тэгээд замнууд Монголын хат дээр мэдлэг юм байхгүй. Би одоо энэ хоёр давхарт байдаг өсний салон орох чинь шинэ салон гэсэн. Өсөлтөд хамлнаа. Та нар нэмээ яаж хүлээж байгааг харж байна уу? Ийм л халуун байна. Одоо гадаа 34 үсэж жоохон тайруулаад. Энэ шинээр нэгдсэн солонгос гэсэн тэгээд солонгос юу ч харагдаа. Та нар намайг үсээ шулуун болгох шулуун хийх гэдэг. Би шулуун болохоор ингэж харагддаг байхгүй юу яг үнэхээр. Тэгээд саяны үс чинь би өөрөө бурцгуусыг харуулсан чинь ийм байна. Чамд бурцгуус зөвхт юм байна гэсэн. Тэгээд юм нэ. Энэ ингээд даунтаун руу ороод ирж байгаа. Ер нь бол хотынхаа төвөн гэсэн үг. IT парк, IT парк шатлаа ирсэн. Ер нь бол хотынхаа төвөн. Салон дээр ирчихлээ. Тэгээд хаваасаа гацсан мэс арай ирчихлээ. Тэгээд энэ газар утопия. Нэг юм хөө салон кафе илүү клиник амар гоё доторх нь. Дуусчлаа. Одоо сургууль руу яваад оройн хоол идэхгүй энд үлдэж ороод идэхгүйгээр шийдчихгүй юм. Сургууль дээр юм идэхгүйгээр энд юм идэх гэж бодоод мод дотор ороод ирсэн болж байна. Тэгээд бамми гэдэг Вьетнам сэндвичний газар байдаг. Тэрийг хайгаад явж байна. Энэ нөгөө бамми гэдэг алдартай Вьетнам. Одоо Subway гэх юм уу? Subway шиг гэдэг арай гоё. Миний нүүр том болохоор маск нь баг багтаад байгаа юм байна. Ийм урт тэгээд дотроо бах юмтай ийм Subway шиг юм сэндвич байгаа. Батгаш амар хэрэгтэй болоод тавьчихлаа ирээд байна. Атик тугаа явчих чинь муухай болчихдог болохоор
таксиин суухгүй яах вэ гэж бодоод байж байна. Тэгээд таксиндээ суучлаа. Таксинд суугаад алхах гэсэн өдөржингөө алхсан болохоор ядраад байна. Таксины тоолоо шнэ. Тэгээд энэгээр мөн бодогддог. Тэгвэл би дуудлага таксид нэг аппликейшнээр дуудчихдаг л та. Тэгээд одоо бол энэ дуудсан арай хямдхан яагаад гэвэл ойрхон газар энээрээ хямдхан байна. Сургууль дээр одоо эргээд ирсэн. Ихээр тоглох гэсэн чинь хүнтэй байна. Тэгээ массажийн сонцтой байна. Манайд орж ирээд ингээд бильярдны сменд орж ирдэг. Тэгээд массажийн сандал дээр сууж байна. Загнаад. Би загнаагүй өстэй чаваа гэж загнаад байгаа даа. Харин дараа. Сая бильярд тоглож дуусчаа. Ороод ирлээ. Тэгээд тоглож байгаа бичлэгийг эднэрээ авах марчсан. Тэгээд тоглоомдоо улаарад. Тэгээд миний шуудаа ирсэн байсан. Тэгээд би шуудагаа авч чадахгүй гадуур явжлан болохоор нанаг аваад өгөөч гэсэн тэгээд ирсэн. Та бүхэнд юу гэдэг нь харуул. Энэ хартаа ийм хөөрхөн юм. Ингээд би амар гол ахны юмтай яхаа бол ойлгохгүй дүүсэн. Тэгээд ингээд юм 3 давхар заа юу. Тэгээд энэ дээр ингээд бүх юмудаа ингээд хийчихэж байгаа. Ингээд миний ширээ амар гоё ингээд цэлийгээд ингээд хоосорчиж байгаа. Тэгээд би бүр ёо энийг ирэхэд ёо тийм билгүй дээ. Энэ минь амар хөөрхөн ингээд. Тийм ээ хатаа мисэгттэй арай нэг нүрээ бодоход тухтай боллоо гээд. Nice, I like it. Тэгээд өрөөг хальт дурдыг та нарт тэгтээ сонирхолтой яагаах гэж бодож байна. Бид нар дөрвөл амьдардаг. Ингээд хоёр, энд хоёр нь, энд хоёр нь. Тэгээд манай өрөө маань ингээд ийм том, энд 0 маань байгаа. Тэгээд галтгооны хэсэг энэ ихтэй ер нь бол хоол их боломж бараг байхгүй. Тэгээд нэг амар шаардлага байхгүй. За ингээд ер нь бол миний амралтын өдөр ингээд дуусчихээн. Одоо 10 өнгөрөөд ингээд гисгээ унтлаа. Тэгээд өнөөдөр бол зүгээр ийм текст блогер хүн маягийн амралтынхаа нэг өдрийг харуулсан бичлэг хийлээ. Дараа нь та бүхэнд ажлынхаа нэг өдрийг харуулах болно. Тэгээд баяртай.